За тэгэхээр юу яасан бэ нүү? Гэрээний дүгнэлтийг бол ашиг сонирхол нэгтэй талуудаас авсан байна. Засаг өөрөө иргэдийн нийтийн хурлын өмнө хариуцлага хүлээж байгаа хүн. Тэгэхээр энэ гэрээний бас нэг тал. Тэгэхээр засаг ХХК 2 хойволдсон байхад хөндлөнгийн хяналт хийж тавьж байгаа иргэдийн нийтийн хурлаас нь энэ гэрээний биелэлтийг асуух ёстой. Тэгжиж логикийн хувьд зөв болно. Тэгэхгүй хоёр үгсэн тохирцсон хоёр нөхрөөс би бүгдийг гэж байгаа юм биш. Ийм тохиолдлууд гарна. Энд ашиг сонирхол байгаа учраас. Тэгэхээр энэ гэрээний дүгнэлт чинь 94.5 гэж гарч байна. Тэгэхэд одоо яг энэ асуудлыг Монголын нийт ард түмнээс асуух юм бол 94.5-тай гарахгүй шүү. Тэгэхээр өнөөдөр бодит амьдрал цаасан дээр байгаа тоо хоёр чинь ингээд зөрөөд байгаагийн учир нь энэ. За ингээд мөнгөлөг гишүүн тодруулж асуулаа. За ингээд Туван сайд хариулъя. 3 номерт. За гишүүнтэй бол санал нэг байна. Тэгээд түрүү бас Бадамсрын гишүүний асуултанд хариулахдаа хэлсэн. Энэ яг одоо хуулийн дээр ажиллаж байгаа. За манай дээр бас 42 дээр гаргаж байгаа драфтууд бол байгаа. Тэгэхээр олон талын оролцоо байж ил тод байна, шудраг байна, нээлттэй байна гэдэг зарчмыг ойлгож байна. Ялангуяа иргэдийн өгөх одоо тэр иргэдийг төлөөлж байгаа сумын иргэдийн хурлын төлөөлөгчдийн өгөх үнэлгээ бас нэлээд чухал гэдэг дээр санал нэг байна. Тэгэхээр энэ асуудлыг гэрээг дүгнэхэд оролцох талууд гэдэг тал дээр бас таны саналыг хуулийн төсөлд оруулаад явъя. За 5 номерт 3 аймаг вэ штэ. Тэр ард иргэдээс нь асуусан уу? Ард иргэдийн санал бодлоос наа тайлангаа дүгнж байгаа юу гэж мөнгөлөг гişүү асуугаад байхад тойруулаад авахад ах юм. 5 номер нэг сайхан сэтгэлд нэг сэр хийтэл нэг гоё хариул да. Намчин сүрэн баха тий. За баярлалаа. Намчин сүрэн гишүүний асуултанд нэмж хариулъя. Үндсэндээ бол энэ гэрээг ил тод нээлттэй болох асуудлыг 2022 оны 11 дуусар сарын 11-ний өдрийн хуулиар оруулж өгсөн байдаг. За энийг бол нутгийн захиргааны байгууллагатай түрүүний хэлсэн дид үтсийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, хандивд өгөх, тусламж өгөх асуудлаар гэрээ байгуулна гэд. Энийг нь өөрөө гэрээгийн нээлттэй байлгана. Энэ асуудлаар 42-ын 1 заасан энэ 3 асуудлаараа олон нийтийн хилцүүлгийг зохион байгуулна гэдэг. Уул нь бидний зүгээр яамны зүгээс бол баримталж байгаа бодлого эхлээ ирэмблээд нийтийн ард нийтээр хилцүүлээд тэрнийхээ дагуу гэрээг нь байгуулаа яв. Энэ гэрээ нь өөрөө нээлттэй бай гэдэг зарчмыг л баримталж ажиллаж байгаа. За түрүүн таны асуултанд нэмээ хариулахад Архангай аймаг дээр бол 9 хайгуул 15 ашиглалт, Баян онгор дээр бол 40 хайгуул 99 ашиглалт, Өвөр хангай аймаг дээр бол 33 хайгуул 24 ашиглалтын